цаана уу хөөрхөн ухаалаг эрэг та бүхэндээ мэдлэгтэй хав подкастаас энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн дугаарт намайгчдаар дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Нобелийн шагналын талаар ярих болно. Сайн намайгчээ. Хай. Юу байна да? Бэжлэг. Амар ачаалтай гэсэн ирнээсээ завтайч биш гэдэг аахгүй. Зав байхгүй тоглосон. Чинээс ухааны ажилласан сайхан. Ер нь хөөрхөн яваад л байгаа. Тэгээд эх 7 хоногт нэг хуралтай конференстэй тэний дараа 7 хоногт бас нэг конференстэй тэрэндээ жоохон бэлдээд олон алдаага багшаараа шалгуулаад нусаа хацартаа наагаал гэж юм да. Яа. Зөө. Тайлаа сэтгэлэг орох уу? Тий. Би ерөнхийдөө өнөөдрийн сэдвийг яг нөгөө би өөрөө ч гэсэндээ юу гэдэг юм бэлээ. Нобелийн шагнал гэж мэддэг мөртлөө яг яаж Нобель авдаг, ямар эрдэмтэд яагаад авсан ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлийг нэг Нобелийн шагнал гэдэг юм байдаг, яаж явагддгийг нь ерөөс мэддэггүй байсан юм бэлээ. Тэгээд өнгөрсөн жил чинь Нобелийн шагналыг Японоос 2 эрдэмтэн аваад тэгээд тэдний нэг нь манай сургуулийн профессор байсан хгүй юу? Тийм үү? Тий. Юу гайхалтай. Тэгээд тэр яг шагнал авсан өдөр яг манай сургуулийн төв барилга дээр ерөнхийдөө хүлээн авалт болоод маш олон сэтгүүлчид ирээд оюутнууд бас ингээд цугларсан. Тэгээд тэдний хараад амар гоё нэг тийм огшмоор ч юм шиг санагдаад. Харин тийх бах тий. Тэгээд ямар нэр хүндтэй шагнал хэлээ ёо. Тэгээд тэр өвөөтэй яаж авчив гэж бодоод дээрэс нь монголчууд яавал одоо Нобелийн шагнал авах юм бол авах боломж хэрэг байгаа гэдэг бодлоос ахуулаад ингээд сонирхоод тэгэнгүүтээ бас хүмүүсийн талаар гоё мэдээд тий ирээдүйд монголчууд гэсэндээ авна гэж битгэж байна. Тийм дээ. Тэгээд төгсөлт нь би Нобелийн шагналаас болсон нэстага ярьсан, гадаад аятантайгаа ярьсан, инээдтэй ч гэмээр юм уу сонирхолтой түүхийг ярьж өгнө. Нобелийн шагнал гэж яг юу болох талаар яах вэ? Гой тайлбарлаад өгөө. За Нобелийн шагнал бол дэлхийд хамгийн нэр хүндтэй тэгээд хамгийн өндөр үнэлгээтэй шагналуудын нэг. Тэгээд энэ шагналыг хамгийн анх динамитыг зохион бүтээгч Шведний бизнесмен Альфред Нобель өөрийн хөрөнгө гэрээсэлээр үндэслэн 1901 оноос эхлүүлсэн. Ерөнхийдөө тэр хүн маань өөрийнхөө нөгөө бүтээсэн динамиттэй гимшээд тэгээд шинжлэх ухаан гэдэг зүйл маань өөрөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө байх ёстой болохоос биш хүн төрөлхтөнд ямар нэгэн сүргэн нөлөөтэй байх зорилготой байх эсгүй маа гэдэг өөрийнхөө бодлоос үүдэн одоо гимшлээсээ үүдэн энэхүү шагналыг гартуулах болсон. За тэгээд түүний энэ шагналын гол санаа нь гэх юм бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө боддоор том хэмжээний хувь нэмэр оруулсан хүмүүсийг ирээдүйд мартахгүй байцгаая гэдэг үүднээс одоо эхлүүлсэн байгаа. Тиймээс ерөнхийдөө Нобелийн шагнал гэдэг бол одоо нэг том судалгаа хийсэн ч юм уу, нэг том нээлтийг хийсэн хүн өгдөг шагнал биш. Харин тэрхүү одоо судалгаа нээлт нь хүмүүсийн амьдралд шинжлэх ухаан нийгмийн хөгжилтэй шууд холбоотой урт хугацааны тийм том нөлөө үзүүлсэн амжилтыг бэлддэг шагнал байна. Зя Нобелийн шагналыг одоогоор ихэд 6 салбарт олгодог юм байна. Физик, хим, физиолог болон одоо физиолог or medicine гэхээр ихтэй физиолог болон анагаах ухаан гэх үү? Окей. Тийм ээ. Тэгээд уран зохиол, их тайвны шагнал, эдийн засгийн шинжлэх ухаан гэсэн 6 салбарт тодруулдаг байна. Бараг л байж болох бүхэл одоо хүрээнд юм биш үү? Тий. Надад энэ дундаас мэдээч яг би одоо сонирхох ёстой ч гэх юм уу те. Одоо хим медицин тал руугаа байх гэж бодсон. Гэхдээ яг энэ 6 салбараас уран зохиол яагаад байдаг вэ гэдэг амар бас сонирхолтой санагдсан. Надад л байх ёстой. Тодорхой юм шиг санагдаад байна. Харин судлаад яг нөгөө уншаад үзэж яалтчгүй л уран зохиол гэдэг бол яг бас зүү ёсны байсан бэлээ. Би дутуу бацсан бэлээ. Та Нобелийн шагналыг одоо хэдэн хүн жилд авдаг гэж бодож байна? Талбар болгонд ихээр дор хаяж 6. Тэгээ зарим нээлтүүдийг харахаар ингээд 2 юм уу 3 эрдэмтэн цогтаа авсан байгаа гэдэг тий.
Чи энэ яг юутай адилхан юм бэ лээ нөгөө өгүүлэлтэй. Бид нар ч одоо ингээд ямар нэгэн өгүүлч юм та хамгийн анх нь диплом бичлээ гэхэд диплом дээр одоо урд нь миний нэр байгаа боловч яг ингээд удирдсан багш нар маань нэр байдаг. Тэгээ талархал дээр ингээд миний тэр дипломыг бичих. Тэгээ диплом гэдэг чинь яг миний зөвхөн хөтөлбөр байдгүй шүү дээ. Яг хийсэн дээр ингээд процесс болгоно хүн оролцсон байдаг. Тэгэхэд ийм том хэмжээний нээлтийг хийнэ гэдэг бол маш урт хугацааны ажил. Тэгэхээр мэдээч хэрэг олон эрдэмтэн байдаг. Нэг судалгааны ажил дээр. Гэхдээ Нобелийн шагналыг болохоор зэрэг одоо бас тийч 10 эрдэмтэн оролцсон гэдээ харуулт нөхцөл болохгүй. Дор хаяж одоо макста 3 эрдэмтэн цуг авч болно гэд ерөнхийдөө 3 эрдэмтэн авсан тохиолдол байдаг. Гэхдээ энэ хамгийн сонирхолтой. Одоо жишээлбэл би энд одоо ингээд Монгол нэг нийтлэлтэй тэнгүүд яг тэр нээсэн зүйл маань шинжилгээ ухаанд маш өөр өгөөжтэй нөлөөтэй зүйл болохоор зэрэг одоо Германд ч юм уу нэг хүн яг тэр судалгаа хийцэн. Гэтэ бид хоёр яг нэг төрлийн судалгаа гэтэ өөр талаас нь хийсэн өөр өөртэй судалгаа байхад бид хоёрын өгүүлэл одоо хамт бичигдээгүй ч гэсэндээ судалгаа хамт хийгээгүй ч гэсэндээ тэр жил бид хоёр хоёулаа авч болдог. Оо ямар шударга юм те. Хайр заавал нэг одоо хамт ажилласан биш юм бэлээ. Тийм байна. Тэгэхгүй бол угаасаа л амар гомдмоор ч юм уу те. Халгалмаар юм болохоор юм байна. Харин тэгээд одоо юу гэх тэр өргөөхөр одоо нэг ийм судалгааны ард 40 олон хүн байгаа гэж байна те. Тэгээд яг би Нобелийн шагнал аваагүй ч гэсэн би Нобелийн шагнал авсан судалгааны нэг хэсэг байсан шүү. Энэ судалгаанд гар бие оролцсон шүү гэдэг чинь бас өөрөө амар сонирхолтой одоо юу гэх харахмаар мэдрэмж төрөхөр юм биш те. Тийм байна те. Би ерөөсө тэр талаар бодоагүй юм шүү. Тэгээд энэ бүхнээс үндэслэхэд ерөнхийдөө 6-аас 18 хүн Нобелийн шагнал авах боломжтой. Жилд. Оо за сонирхолтой юм те. Тийм байна. За өнгөрсөн жил буюу 2025 онд бол нийт 14 хүн Нобелийн шагнал хүртсэн. За хоёулаа 25 онд одоо Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн талаар ерөнхийдөө хальт тальт яриад түүнийхээ дараа Кёто хийх сургууль та. Нобелийн шагнал хүртсэн хүний талаар тэгээд судалгааныхын талаар илүү гоё дэлгэрэнгүй ярилцгаая. За физиолог болон анагаах ухааны сургуулийн 3 хүн авсан. Мэри Бронко, Фред Рамсдейл, Шимон Сакагучи гэсэн 3 хүн авсан. За тэд болохоор зөв дархлааны систем бидний өөрийн эсүүд рүү дайрахаас хэрхэн сэргийлдэг үгүй гэсэн механизмыг тайлбарсан байгаа. Ялангуяа одоо энгийн T-сел буюу дархлааг тайвшруулагч зохицуулагч эсүүдийн үүргийг тодорхойлсон нь эргээд нөгөө автоиммуны өвчин буюу дархлааны систем нь өөрийгөө устгадаг өвчин мөн харшил хавдрын дархлааны эмчилгээний одоо суурийг тавьсан байгаамаа. Харин айгүй сонирхолтой судалгаа илээ. Одоо ингэдэг байхгүй 10 дугаар ангийн байна уу? Яг энэ дархлаатай холбоотой сэдвчил орж ирдэг байхгүй филолог дээр. Тэнгууд яг нөгөө дархлааны эсүүд ягаад өөрийгөө устгадаггүй гэдэг дээр тайлбар нь болохоор эмэг төрөгчийн гадаргуугийн уураг болон өөрийн гадаргуугийн уургууд дараалал нь хоорондоо ялгаатай. Тэгээд яг өөрийн дарааллыг мэдж байгаа учраас тэр дарааллаас өөр одоо дараалалтай организм ч юм уу те эмэг төрөгч ороод ирэх юм бол танаа тусгадаг. Тэр хүний нөгөө гадаргуугийн уургийн дараалал ялгаатай болчоор нөгөө шилжүүлэн суулгасан эд эрэхтэй ховхорч ундаг гэдэг штеп. Тэгээ би яг л тэрнгээр нь төсөөлж явж исэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг энэ судалгаан дээр болохоор зэрэг өөрийнхөө эсийг яагаад нотолдгүй вэ гэдэг нээлт хийсэн гэл тэгэхээр би бүр гайхаад эн чинь аль хэдийн тодорхой болчихоогүй мүү гэх. Тэгэж бодоод харин харсан чинь бүр шал өөр юм байсан юм билээ. Аюу сонирхолтой юм байсан юм байна. Тэгээд энэ аюу сонирхолтой ингээд юу яаж байгаа байхгүй юу. Одоо тест чинь ясны ч мөнд дүүсэнгуудаа цаашаа сэрэг булчирхаанд очиод nature буюу бигүүцэн хэлбэрлүү гэх юм уу одоо бүрэн боловсрсан хэлбэрлүүгээ шилждэг. Тэгэд яг тэр хэсэгт нь сонгон шалгаруулалт явагдаад өөрийнхөө талын эсүүдийг таньдаггүй эсүүдийг нь устгадаг. Ийм процесс явдаг байхгүй. Тэгээ тэрнээс цаашаага яг ингээл за одоо болчлоо гэж шууд ингээ эсүүд биеэр тархаал явчихгүй нах юм шүү дээ. Яг энэ судалгаан дээр нэгдсэн байгаа T-regulatory cells гэдэг нөхдүүд болохоор зэрэг яг хянагч байдлаар давхар ингээд
за энэ хэсгийг таньж гин үү үгүй ээ нүг гэдгийг ерөөхдөө хянаад тэгээд зохион байгуулснараа одоо дархлааны эс өөрлөгөө давталхаас урьдсан сэргийлж идэг ийм ач холбогдолтой гэсэн ахны айгүй сонирхолтой юм байна энэ бол. Харин ирээдүйд ч гэсэндээ яг эмчилгээнд дээр бол нэлээдгүй хэрэгцээтэй бас. Харин тий. Одоо нөгөө харшил гэдэг чинь л бараг л нэг харшилтай болчихвол насан туршдаа л тэр харшилтайгаа бүр ингээд юу гэдэг лээ арга цааж амьдрна гэдэг шиг тий. Дахиад хөдөлчхүйдээ хүндэрчхүйдээ гэж урьдсан сэргийлэх байдлаар л явж байгаа ш тий. Тэгэл яг цаанаа юм чинь үнэхээр одоо энэ T-рексийн одоо зохицуулгыг бүрэн мэдээд тэгүнгуудаа харшлыг эмчлэх боломжтой болчих юм бол ёо амар гоё тий. Одоо чихрийн харшилтай хүүхдэд айгүй ингээд сэтгэл энтрм харагддаг тий. Хажууд нэг хүүхдэд дуртай юм идэж байгаа чинь нөгөө хөдөгчний эдмээр сангасан ч идэж чадахгүй ингээ хараад сууж явах мэдрэмж тэр бүр айгүй хэцүү. Үнэ маш надад ойрхос идэв байдаг чи би чихрийн харшилтай. Айгүй хэцүү харагддаг. Харин хашаахад бас бүхэл идэж байгаа ч. Харин тий. Одоо монголчууд ч ялангуяа хүүхдүүдийг амар хөөрдөж ингээд замдаа таарсан хүүхдэд чихэр хүчдэг ч юм уу нэг тийм одоо сэтгэлтэй гэх юм ард юм шүү дээ. Гэтэл цаанаа нөгөө хүүхд маань бас харшилтай байвал яах вэ гэж сүүлийн үед аягүй тэгж яригддаг байсан тий. Тэг хэрэг үнэхээр хашаал гэдэг зүйл идэгдэг бол сайхан л байна. Харин тэгээд бас нөгөө түгээмэл шарилж ургамлын харшлууд байна. Харин тий. Тэгээд энэ хавдрын эмчилгээний хүртэл эерэг нөлөөтэй гэхээр чинь цаанаа бас нөө шилжүүлэн суулгасан эд эрхтэнлүү давталхгүй байгаад яаж зохицуулж болох уу тий. Тэгээ нөгөө нэг автоиммуны өвчин гэдэг айхтар өвчнийг яаж эмчлэх үү гээл талын л ач холбогдол гарч ирэх юм тий. Харин дамаа би энэ дээр бас нэг хавдар дээр тэгэж бодсон. Хавдрын үед чинь одоо хавдрын эс гэдэг чинь өөрөө маш хурцтай ингээд ургаад яваад байгаа штеп. Тэгэнгүүт тэрийг устгах гэж одоо тарингууд тэр тариа чинь одоо эмчилгээний одоо химийн бодис тарингууд тэр чинь зөвхөн хавдрын эсийг онилохоос илүү яг онилоход төвхтэй ерөнхийдөө нийт бүх эсүүдийг устгахчихж байгаа. Тэгэнгүүт эргээгээд тэр хүн одоо ингээд амьдрахын тулд нөгөө бас хавдрын бос эсүүд нь хэрэгтэй штеп. Тэгэнгүүт эргээглээд дархлааны им уулгачаар тэр нь эргээгээд авчид хавдраа эдгээгээд идэг. Тэгэхэд энэ одоо системийг яг эмчилгээнд ашиглаад эхэлчих юм бол хавдраа нэг юмар устгаад тэнгууд өөр юмар хавдрыг эдгэхгүй биеийг эдгээгээд явхаар хүмүүс эргээгээд нөгөө одоо хамгийн хүмүүс их мэддэг гэж бодож нөгөө өкс унаал те дархлаа нь унжихад тэрийг бол ямар ч асуудалгүй болох боломж харагдчихж байгаа хэвчээ. Харин тийм ээ. Тэгээ хавдрын эсэс чинь хамгийн зөвүүн нь нөгөө нэг аюу эрчимтэй хуваагддаг болохоор биеийн эсүүдээс илүү их шин тижэл шаардлагатай. Тэгээ тэрийг авахын тулд өөрлөгөө бүр ингээ шин одоо судснуудыг одоо судасжилт үүсгэх буюу өөрлөгөө шинээр судсыг ингээ ургуулад тэгээ өөртөөгөө холбоод цусны одоо урсгалаас шууд ингээ шин тижэл авч идэг. Тэгээ одоо нөгөө эмчилгээнд дээр нь болохоор яг энэ нээлттэй яаж тэр судалчлалтыг зогсоох вэ гэдэг одоо судалгаа хийгдээд яг энэ төрлийн эмчилгээ хийгдээд явж байгаа болов гэж хараад байгаа гэхгүй. Тэгээ сайн ухаж үзэвэлтэй яг хайлт сонсч ирсэн юм байна. Ялч хавдрын эс бол нэг үндсэн эс гэхээсээ илүү одоо нэг тахж байгаа эсгүүд нь хамгийн их хор нөлөөтэй болоод байгаа юм тий. Өнөөгийн яг монголчуудын нийгэмд бол үнэхээр хэцүү сэдв хүн сэдв тий. Хавдрын эс сэдв. За дараагийн салбарын нийтлэг ойлголоо тий. За тэгээ дараагийн нийтлэл болохоор физик дээр 3 авсан байна. John Clark, Michael DeVort, John Martins гэдэг. Ерөнхийдөө тэдл болохоор физик дээр маш том сэдвүүд болсон квантын физик. Тэд квантын үзэгдлийг электросхемийн түвшинд нь судлаад макроскопик хэмжээний квант түнэл энерги квантлогдол яаж схемийн бодит төхөөрөмжөд илэрдгийг баталсан. Ерөнхийдөө энэ одоо ингээд төвхтэй нэшлэн ямар одоо хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ нь квант компьютер квант мэдрэгчийг ирээдүйд нэн чухал. Тэгэхээр одоо бидний хэрэгжилж байгаа компьютерүүд маань илүү нарийн илүү хүчин чадалтай болж байна гэсэн үг. За тэгээд хүмүүстэй уучлаарай би нөгөө яг физикийн хүн биш болохоор зэрэг гэдэг
Энэ сэдв дээр илүү ярихгүй дараахан байё. Дараахан би тэгээ ямар ч гэсэн ийм юм байна гингүүтээ энэ яг ямар хэрэгтэй гэдгийг одоо ингээд хальт судлаад ингээд ясан байгаа. Орхисон байгаа. За дараагийн болохоор хин дээр 3 авсан. Susumu Kitagawa, Richard Robson, Omar Yaki. Энэ одоо ингээд эхний үнэ нь Япон хүн. Одоо нөгөө Kyoto University дараагийн үнэ нь Австрали иргэн. Сүүлийнх нь болохоор Америкийн нэгдсэн улсын одоо иргэн байгаа даа. За тэд ямар нэлт хийсэн гэх юм бол металл органик хүрээ буюу MOF гэдэг шин төрлийн сүрхэг материалын шинжилгээ ухааныг үндэслэн хөгжүүлсэн хүмүүс. За энэ одоо сүрхэг материал яагаад хэрэгтэй ямар талаарыг хоёул хамгийн сүүлд нь илүү дэлгэрэнгүй байна. За дараагийн болохоор уран зохиол дээр нэг авсан байгаа. За энэ нь болохоор зэрэг Laszlo Krasno-Horkai. Яа хүмүүсээ дэрийг гутаачлаа. Та бүхэн подкастыг сонсоос гадна дүрсээ хараарай. Тэдэн дээр яг зөв нэшлэл байгаа шүү. За энэ хүн маань болохоор өнгөр зохиолч. Тийм учраас би нэгийг маш буруу дуудаж байгаа. Түүний одоо гаргасан энэ болохоор ганцхан зохиол дээр нөхчөөгүй. Олон зохиолууд нь болохоор зэрэг хүний оршихуйн тухай гүн заримдаа докторгүй нурш байгаа мэт ертөнцийг маш өргөн сэлбэрээр дүрсэлдэг. Тийм дүрсэлсэн олон зохиолуудынхаа үр дүнд Нобелийн шагналыг хүртсэн байгаамаа. За дараагийнх нь болохоор энэ гэдэг баг уран утга зохиол юмнээс философор хуу юм болчихоо тий. Харин тийм. Бүр яг нэг ганц уншаад ойлгодог биш. Олон уншиж ойлгодог. Олон унших бүртээ яг өөр зүйлийг ухаж ойлгож авдаг тийм ширээний ном шиг олон бүтээлүүд төрсөн юм лээ. Тийм байна. Дараагийн болохоор Италийн шагналыг нэг гүрцсэн Мария Корина Махадо гэдэг. Энэ болохоор зэрэг энэ хүн маань Венесуэл дарангуйлалтаа өрнөсөн улс төрийн нөхцөлд ардчлал хүний эрхийн төлөө зоригтой тууштай тэмцсэн тэмцэлт нь одоо шагнаад талархаад Италийн шагналыг болгосон байх нэ. За эдийн засгийн салбарт болохоор зэрэг Joel Mercure, Philippe Accio, Peter Howitt гэдэг 3 авсан. Эдгээр 3 хүн маань инновац, технологи, бүтээмжийн өсөлт, эдийн засгийн урт хугацаанд хэрхэн хөдөлгдгээд онлайн болоод эмпирик төвшөнд тайлбарсан. За өөрөөр хэлбэл маш энгийнээр тайлбарлах шин санаа, шин технологи нийлээд хэрхэн эдийн засгийн өсөлтийн жинхэнэ хөдөлгүүр болдог вэ гэсэн ойлголтыг одоо тайлбарж баталгааж өгсөн хүмүүс байх нэ. Энийг ч гэсэндээ би нэг сайн ойлгохгүй байгаа. Тэгэхээр юм тий. Тэгээ ингэнгуут ялцчихвал нөгөө салбар болгонд нэг суур ойлголт тухайн хэрэгтэй гэдг нь айгүй үнэн байгаа дааз. Тий. Нэг хоёлаа ч гэсэндээ дараагийн дугаар дээр өөр салбарын хүмүүстэй шинжилгээ ухааны суур ойлголтын талаар ярилцвал үнэхээр сонирхолтой байх юм. Харин тий. За энэ жил Японоос Нобелийн шагналыг 2 хүн хүртжээ. Үгүй энэ жил гинэ 25 он өнгөрсөн жил. За тэнгүүт энэ Япон орны хувьд ч гэсэн маш тийм онцгой жил байсан. Учир нь 2 хүн Нобелийн шагнал хүртэн гэдэг бол тэгээд 2 өөр салбарт хүртэн гэдэг бол маш томоохон зүйл. Хэдийн юм бахаа Шимон Сакагучи түрүүнд дурсан физиологи анагаах ухаан дээр одоо хүртсэн байгаа. Анагаах ухааны салбарт. За энэ хүний товч намтрыг хүрэх юм бол Осакагийн их сургуулийг дахлаа одоо судлаач гэдэг мэргэжлээр төгссөн. Тэгээд хамгийн ихэнд ярьсан нөгөө T-cell буюу дархлааг саармагжуулж өөрийн эсрүү товтлохоос хамгаалдаг. T-хэсийг хамгийн анх нээсэн. Тэгээд онцгой үүргийг нь голчлон тайлбарласан эрдэмтэн байгаа. За ингэснээр мэдээж түрүүнд ярьсанчлан автоиммуны өвчин, харшил, хавдрын дархлааны эмчилгээний суур ойлголтыг тэр чигт нь өөрчилж чадсан. За дараагийн одоо хоёулангийнхын дэлгэрэнгүй ярья гэд хүсээд байгаа хүн маань болохоор зэрэг Susumu Kitagawa одоо бидний өнөөдрийн ярианы гол баатар маань гарч ирж байна. Энэ хүн маань ерөнхийдөө Kyoto-гийн их сургуулийн Distinguished Professor гэсэн одоо цолтой.
Аа координатын хийм, порous материал, мов судлалын дэлхийн хэмжээний лидер гэж тодорхойлогддог. Яг мов материал дээр анх юу хийсэн болоод одоо явж байгаа ийм одоо мов судлааны дэлхийн хэмжээний лидер гэж байгаа вэ гэхээр бол энэ материалын анхны доктортой холбооруудыг гаргаж энэ мов материал гэдэгтээ шинэ ойлголтыг бий болгосон. За мов гэдэг материалыг ингээд хальт тайлбарч яагаад мов гэдэг нэг цоо шинэ ойлголт байгаа шүү дээ. Надад ч гэсэн тийм шинэ ойлголт байсан. Одоо бид нар одоо ингээл юудаг штэ. Хувцсны материал энэ материал цэвэр даваа юм байна. Энэ синтетик юм байна. Энэ болохоор зэрэг одоо синтетик хэдэн хувь, даваа хэдэн хувь орсон юм гэж ярьдаг. Тэгэнгүүт мов гэдэг болохоор зэрэг маш тийм сайн сунж чаддаг. Тэгээ материалын ширхгийнх нь даавыг хэдүүлээ ингээд нэг жоохон хідэн тийшээ татангууд даавных нь одоо ойсон нэг тийм хэлбэр байдаг штэ. Тэнгүүд тийм хэлээсэлсэн. Мофих одоо би энэ зургаар харуулж байгаа. Тэрний нарийн нэг төрлийн өөр одоо нано материал гэдэг шиг нэг төрлийн өөр нэг материал. Тэгэд энэ материалуудыг судлахаар ямар ашигтай юм бэ гэж хүмүүс бодож магадгүй. Зүгээр л ингэж одоо материалыг судлана гэдэг маань бидний л нэг галт төсвөртэй хувцас гаргаж аваад халуун төсвөртэй хувцас гаргаж ирнэ. Бас нөгөө юм шүүхэд ашиглана. Шүүх буюу фильтрлэх процесс нь өөрөө шинжилгээ ухааны үед маш нарийн ингээд маш чухал оролцоотой байдаг. Жишээлбэл одоо молекул биологт бие ургамлын эсээс ДНХ-г нь ялгаж авахад энэ шүүх материал хамгийн өндөр оролцоотой байдаг. Мэдээж химийн урвалаар эсийнхээ гадна талын одоо бүрхүүлийг задлчингууд нь дотор нь уурга янз бүрийн зүйл байгаа. Тэгмүүд энэ шүүснийхаа үндсэн дээр би тэр ч одоо нарийнхаа зүгээс ч юм авч чадахгүй учраас тэр шүүдэг фильтрийг ашигладаг болохоор энэ материал судлал гэдэг маань маш чухал ойлголт байгаа маа. За энэ жил яагаад энэ мов материал дээр 3 хоног онцлоод 3 хонд энэ шагналыг өгсөн бэ гэх юм бол эхнийх нь одоо Ричард Робсон гэдэг хүн маань 1980-аас 90-ад онд анх координацийн сүлжээ тийм сүрхэг торлог бүтцтэй байцын санааг нь анх гаргасан. Мов маань зөвхөн тэр нөгөө координатын сүлжээгээс гадна тийм сүрхэг торлог бүтцтэй материал байдаг байхад. За дараагийнх нь одоо манай гол дүрийн баатар буюу Сузуми Китагава болохоор зэрэг анхны одоо амьдралд ашиглаж болох тийм доктортой мовыг химийн аргаар синтэлж гаргаж авсан. Санаан дээр нь сурлаад битим болгож авсан. За дараагийн 3 дахь хүн маань болохоор Омор Яки байгаа. Энэ хүн маань мов гэдэг нэр томьёог системтэй хэрэглэж эхэлсэн. Тэгээд reticular chemistry буюу сүлжээд хими гэдэг ойлголтыг хөгжүүлсэн байх нэ. За тэгээд Нобелийн харуулгаар энэ 3 хүний ажлыг дүгнэхдээ хоорондоо бие даасан ч бие нөхөн байж мовын шинжилгээ ухааныг бүрдүүлсэн 3 багна гэж үзсэн. Тиймээс энэ 3 хүмүүс нь тусдаа судалгаа хийсэн ч гэсэндээ хамтдаа энэ шагналыг хүртсэн байх нэ. Одоо Сузуми Китагава гэдэг гол дүрийнхээ намтартай хальт танилцах юм бол энэ хүн маань бүр 1951 онд төрсөн. Тэгэхээр чин одоо 74 настай. Биш 75 настай. 74 настай Нобелийн шагналыг хүртэж байгаа байхгүй юу? Одоо болохоор Executive Vice President for Research Distinguished Professor зэрэг өндөр албар тушаалуудыг бол хашиж исэн өмнө нь Institute for Integrated Cell Material Science гэдэг ICEMS гэж байдаг. Энэ нь бол маш одоо том судалгааны институт. Энэ институтэд тэргүүлэх судлаачаар ажиллаж ирсэн. Гахалтай. Тэгээд за энэ хүн чи одоо хим ч юм уу ямар хүн гингүүд энэ хүний одоо диалектик салбар нь coordination chemistry, porous material, metal organic framework гэсэн одоо салбарт орох юм байна. Харин энэ бүр салбар хүртэл амар нарийн болоод ирж байгаа. Тийм байна. За ерөнхийдөө энэ шагналыг хүртсэн хүмүүс маань Японд хувьд ч гэсэндээ материал судлалын дамаг болсон хүн гэдэг
Гэдэгт хүн болго хүлээн зөвшөөрдөг. За MOF гэдэг үг нь өөрөө металл, organic framework гэсэн үгний товчлол. Энэ нэг талаасаа бүтцийн үед металл металлын төвүүдийн одоо холбоо гэх юм уу? Нөгөө талаасаа болохоор органик легдан гэж нэлэгдэх тийм холбох молекулууд хоёр талаасаа нийлээд 3D сүлжээ үүсгэсэн тийм талс байгаа. Ингээ харах юм бол тийм маш олон нүксвтэй тэр нүксвүүд нь хонхор тийм хонглууд нь бүтцтэй асар том тийм талбай шиг байдаг. Тэгээд жишээлбэл 1 грамхан MOF материалыг ингээд дэлгээд харах юм бол хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний тийм том. Тэгэж нарийн одоо ингэж нөхсөө одоо сүлжээстэй гэх юм уу? Тийм байна. Гадруугийн талбай ихтэй болчихдог те сүрхэг бүтцтэй болохоор. Тийм. Тэнгүүд MOF-ыг юунд ашиглаж байгаа гэх юм бол хий хадгалах. Одоо зөвхөн одоо шингэн мингэн биш. Хийг хадгалах, хийг шүүх, бодис ялгах, ус цэвэрлэх, эми молекул тээвэрлэх, химийн катализ гэхэд маш ашигтай материал гэж үзэж байгаа. Тэгвэл бүр судалгаануудыг бүр ингээд чиглэл болгон дагсан түвшинд авчихна шүү дээ. Тийм яг зөв. Тэгээ бараг нөгөө агаарын бохирдол шийдэгдчих юм шүү. Тийм байна те. Шатах цуухны ч юм уу яндангийн хэсэгт нь байршуулад өгчингууд шууд хортой бодисууд нь шүүгдэж гарч мардаг сүртэй те. Харин тэгвэл Монголын утааны хамгийн том асуудлыг шийдэх боломж үүсэж байна. MOF-ийн их үеийн хувилбарууд нь усан дуусна, хатгад нурна, дахин хий дүүрэхэд бүтц нь алдагдана гэдэг юу тийм маш докторгүй. Тэгээд онлын хувьд MOF гэдэг санаа нь амар гоё. Гэтэ практикт ашиглахад боломжгүй юм шиг байсан. Тэгсэн чинь Китагава 1990-ад оны сүүл 2000-ад оны ихээр бит хоёрыг дөнгөж улаан нэлцгээ эсвэл дөнгөж төрж яхад атомын түвшинтэй зохион байгуулалтыг илүүлсэн. Тэгээ олон хүнтэй ус дүүргээд хатаагаа дахин хий дүүрэхэд ч нурж ундаггүй тийм доктортой MOF-уудыг гаргаж авчаадсан. Тэгээ хэрвээ хүмүүс энэ талаар уншмаар байх юм бол Functional Process Coordination Polymers гэж нэрлэгдсэн түүний цуврал өгүүллүүдээс одоо олж мэдэх боломжтой байгаамаа. За Китагавагийн амжилт нь ерөнхийдөө зөвхөн шинжлэх ухааны хүрээнд бас Японы улсын хувьд ч асар том ач холбогдолтой байсан нь ойлгомжтой. Тэгээд тэрний энэ бүтээл нь Японы олон салбарууд байгаа. Тэр дундаа материал судлалынхаа нэг хүндийг дэлхийд гаргаж өгсөн. Тэгээд Кётогийн их сургууль, ICMS зэрэг байгууллагууд нь MOF агшин түвшний материал судлалыг маш чухал юм байна гэдэг дэлхийн одоо төв асуудлуудын нэг болгож өгсөн байгаа. Тэгээд залуу судлаачдыг мөн MOF-ын судалгаанд татсан. За одоо хоёлаа өнөөдрийнхөө хамгийн сонирхолтой хэсэг рүү оръё. Сайн яг сонирхолтой биш. Улам сонирхолтой болох нь энэ талаар зэрэг маш сонирхолтой найблын шагналын 20 факт. За энэ дүүсээ хүмүүс сонирхолтой. Хүмүүс ч гэсэн сонирхолтой. Мөнгө гэдэг бол хамгийн гоё зүйл. Найблын шагналыг хүмүүс хүртээд эхнэр хүн хүртлээ болоо биш. Ерөнхийдөө мэдээч энд мөнгө шагнал байгаа. 2025 оны байдлаар нэг Нобелийн шагналын мөнгөнд үнэ 11 сая Шведийн крон. Энэ нь ойролцоогоор 1 сая $. За хэдүүлээ 1 сая $-ыг евро шилжүүлээ. Төгрөг рүү 3 тэрбум 570 сая төгрөг юм байна. Зөө. Гахалтай. Тэгээд одоо тэхээс ч яах вэ те? Харин ер нь бол одоо нэг судалгаа хийхэд хичнээн багаж танаад хөрөмжчний хүний хөрч хөдөлмөр байгаа билээ. Хідэн зэлжил зарцуулсан билээ гэл тэрийгээ яг мөнгөнд нөлөө шилжүүлвэл хэд болох уу гэж бодвол бас байж болохоор шинэлээд байгаа байхгүй. За дараагийн хэмжээг нөгөө Альфред Нобель гэдэг энэ хүн маань үндэслэгч маань гэрээсэл биччихтэй гэрээсэл дээрээ динамитаас олсон асар их хөрөнгөө шагналын санд өгнө гэж зарлахад нь болохоор гэр бүлийнхээ их гайхажсэн гэдэг. Ерөнхийдөө тэр хүн чинь динамитаас маш их олоо олцсон. Тэгээд
гэрээсэлт нь өөр хүүхдээ ерөнхийдөө өөр хүүхдээ үлдээдэг бол энэ хүн бүх одоо хөрөнгөө Нобелийн шагналын санд өгсөн байх нэ. Энэ хүн маань өөрөө 3 дахь факт нь үргэлжлээ явж байна. Энэ хүн маань өөрөө Швед гаралтай хүн ч гэсэндээ Нобелийн хятадны шагналыг Шведэд биш Норвегид ойлгодог гинэ. Шалтгаан гэх юм бол Нобель гэрээсэлтээрээ энх тайвны шагналыг Норвегийн парламентын хороо олгоно гэж тусгаж бичсэн гинэ. Дараагийнхаа факт нь болохоор зэрэг эдийн засгийн Нобелийг жинхэнэ Нобелийн шагнал биш гэж хүмүүс ярьдаг гинэ. Тийм үү? Тийм. Учир нь Яг нэмэгдсэн юу нь сүүлдөө. Тийм, яг зөв. Нобель болохоор зэрэг өөрөө эдийн засгийн салбарт Нобелийн шагнал өгнө гэж тусгаагүй юм байна. Тэгээд 1968 онд болохоор зэрэг Шведийн төв банк байгуулагдсан. Тэгээд тиймээс Нобелийн нэрэмжит эдийн засгийн шагнал гэж нэрлэдэг юм байна. Нобелийн шагнал ч өөр их гоё алтан медальтай. Тэгээд өнгөрсөн жил бас одоо энэ зураг харагдаж байгаа. Тэсээ нэмээг бол балараа. За тэнгууд тэр гоё шагналыг болохоор гаараараа цутгадаг. Тэгээд медаль бүрийг нь уламжлалт аргаар 24 каратын сорцоор бүрээд тусгай хэвэнд гаргаж авт юм байна. Ерөнхийдөө 1 сая $1 нэмээд алтан гол баталь болж ирсэн. Тийм байна тий. Одоо бид чинь нөгөө ямар нэгэн уралдаан тэмцээнд ороод шагналаа алтан медаль, өнгөн медаль гэж авдаг шүү дээ. Тийм. Алтан ханаа гэж шогддог тий. За одоо би бүр таныг шоконд оруулнаа. Нобелийг авсан нохой байдаг. Нэр ингэсэн юу? Тий. Энэ л хацраг зөвгийн одоо зөвгийн одоо судалгаанд тусалсан Слеп нэртэй нохой анхаарал одоо тухайн үед хүн бүрийн анхаарлыг татсан гинэ. Тийм учраас шагналыг өгсөн. Гэхдээ сонирхолтой юм тий. Мэдээч хэрэг тэр мөнгийг нохой л ууж чадахгүй. Тэгээд түүнд нь тусалсан шагналыг нь хүнд авсан гинэ. Гэтэл хойл авсан л гэсэн үг болчихж байгаа юм байна л да. Зя Нобелийг хэн хамгийн их авдаг вэ гэсэн асуулт бол улс орон болгоны үед сонирхолтой бас нэг төрлийн тэмцэлтэй болж байгаа. Тэгээ Япон улс нь хим болон физикийн салбарын топ 3 оронд орд юм байна. Тэгээд Америкийн нэгдсэн улс, Их Британи, Японы дараалал хамгийн их Нобелуудтай оронд ордог гинэ. Аргагүй л том гүрнүү тэгээ бас хүн амын тоогоор бодох юм бол өрсөлдөө өндөр болоод ирэхээр тий. Зя. Энэ сонирхолтой. Нобель мэдээж хэрэг олон хүн нэр дэвшээд тэндээс 6-аас 18 хүн авч байгаа тий. Гэтэл тэнд чинь өрсөлдөж байгаа маш олон хүмүүс байдаг. Гэхдээ Нобель нэр дэвшсэн хүмүүсийг зөвхөн нэр дэвшигчдийг 50 жил нууцалдаг гинэ. Бүгөрөө? Тийм. Тэгээд яагаад бол тий. Бас хүмүүс маргалдаж магадгүй. Одоо жишээлбэл өнөөдөр ирээд мов гингүүд мовчин биш, мов судалгаа биш. Энэ судалгаа илүү авах байсан болов гэд бас хүмүүс хүн хэлцэж магадгүй. Их хашгаас үүдээ. Тэгэнгүүт зөвхөн нэр дэвшсэн хүмүүс биш, шалгаруулалт, хилцүүлгийн бүх материалыг 50 жилийн дараа ил болгодог. Би нөгөө нэг Монголоос уран зохиолч, утга уран зохиолч нацагд орж байгааг. Нобелийн шагнал өгөх эсрэг тал дээр хилцүүлж исэн. Энэ нөгөө баттай баримт байхгүй гэдэг юм билээ шүү дээ. Тийм үү. Тий, тэгээд сая чамаа хэлсэн чинь бодлаа 50 жил нууцлсан бол нууцлагдсан байгаа юм байна да гэсэн араснаас задарсан гэж үзэх юм бол баталгаатай тэр нөгөө нэг юм дээр нь бол протоколд нь бичигдсэн л байж таарна шүү дээ. Тэр хэрэг бичигдээг бол зүгээр л тэгж таамаглажсэн таамаглал хийсэн юм болоо гэж бас бодлоо. Гэтэ нэг ил болвол үнэхээр хэрэгтэй л юм байна. Монгол орны үгчтэй тий. Ойрхон байж бид нар чадах юм байна гэдэг мотивац өгөх юм болов? Тийм тий. Зя хамгийн завлуу Нобелийн шагналтанд та хэдтэй гэж бодож байна? Залуу гэвэл нэг 20-од наснда юм уу? За бүр
бүр үнэхээр боломжтой байл нэг 17 орол орхолоо. Яг 17 настай хөө. 17 настай хөө. Ахаа. Энэ л хор зэрэг Малала Юсафсай гэдэг ах авсан. За. Их тайвны Нобелийг 2014 тавьсан юм байна. Аха. Тухайн үедээ нэрээ амар шуугилжсэн баха тий. За тэгэнгүүт хамгийн өндөр настай гэдэг хидтэй гэж бодчиход байгаа тий. 50 70 эдтэйгээ ойлоо яллаа шүү дээ тий. Тэрнээс өндөр настай юм гэж яах вэ? Байлгүй яг 97 настай. Жон Гудинах гэдэг хүн авсан. Гахалтай. Энэ хүн маань литий ионы зайны нээлтээр химийн Нобель хүртсэн. Гоё болдод байна уу? За ингээд ерөнхийдөө Морф маань Нобелийн шагналын маань нээлтийн сонирхолтой фактууд хэсэг маань дууслаа. Аха. Одоо бол хороо зэрэг хоёул Монголын талаар ярих уу? Тий. Надад шинжлэх ухаанаар Нобель авахаар Монголд бас одоо ч гэсэндээ маш олон цаад барьтай челленж их яд Монголоор үгүй байгаа юм байна да гэж бодсон. Харин тий одоо ингээд харахад зүгээр л техник тоног хөөрөмж дээр гээл ирэнгуут шууд гацж байгаа зү тий. Харин тулгаад яг тийм гүн төвшөнд хийгдэж чадахгүй. Тэгээ сайн ингээд харангуут чинь насан туршдаа яг нэг төрлийн чиглэл судалгаан дээр ингээд бүх юмаа зориулсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр наад жишээл яг тэр судалгааны бүрэн бүтэн орчин нь бүрдчихийж яг тэр төвшөнд одоо насаараа судалгаа хийх ч юм уу те гой сэдв дээр ажиллах тэр боломж нь бүрдэх юм бол одоо альстал бор зүрхээрээ болгоод явж байгаа гэдэг шиг юм болж байгаа. Тэг хүмүүсийн хувьд нөгөө сэтгэл эвэл өсөөрч гэл тэгдэг те сэтгэл эвэл одоо нэрээ наад мó пипет хэрчнэ хүртэл тийм юм хийчин гэж баг хэлэх гээд байдаг. Тэгтээ надаа энэ үг шинжлэх ухаанд ерөөсөө завхгүй шиг санагдаад байдаг байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ гэдэг шиг. Одоо бараг сэтгэл эвэл гэрлийн микроскопоор ч чи над рибосом олж харна гэх гээд байгаа юм шиг. Тэгэл тэр чинь нанометрээр хэмдэж байгаа. Үнэхээр электрон микроскоп ашиглахгүй болохгүй ч юм уу. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг бол заавал тэр техник тоног төхөөрөмж нь байж ийж одоо хийгддэг зүйл. Одоо стол манай дугаа судлаачид гадаа одоо босод орнуудтай харилцаа холбоотой байж иж судалгаагаа цаашаа ахиулаад явж байгаа. Ийм төвшөнд яригдчихэж байгаа шүү дээ өнөөдөр тийм. Харин тэгээ бас миний харж байгаа бол Монголд одоо эхний ээлжинд өгүүллийг үйлдвэрлэдэг болмоор санагдаад байгаа. Монголд бол өгүүллийг үйлдвэрлэх болцоо боломж нь бол байгаа. Яг тэгвэл одоо шинжлэх ухааны салбарт маш олон хүмүүс тийм академик боловсролыг академик төвшөнд гадаад орнд суралцаад Монголдо ч гэсэндээ олон өгүүлэлт уншаад маш олон тийм туршлагатай болж байгаа. Тэгээд заавал одоо Японч гэдэг юм уу, Америкч гэдэг юм уу, Германч гэдэг юм уу, аль хэдийн хөгжсөн заавал тийм нарийн молекул биологийн төвшөнд биш, арай нэг өөр талаас нь Монголын төвшөндөө таарсан, Монголын судалгаа скринингийн судалгаан дээр төвлөрсөн тийм талын өгвөл хэмжээгээр гаргах боломжтой юм шиг надад санагдаж байгаа. Тэгээд дамаа энэ тал дээр миний харж байгаа хятадууд бол амар зүг байна. Хятадууд молекул биологи төвшөндөө ч байна, agriculture хөдөө аж ахуй төвшөндөө ч гэсэндээ яг таарсан судалгаа хийгээд тэрийг амар зөв бичих урлагтай байгаа тийм. Яг тэгээ Монголд угаасаа хятадын маш олон өгүүлэлтүүд болохоор Монгол урлагтайг ургамлтай бас хийгдсэн байдаг. Тэгэхээр монголчууд тэр ургамлаа ашиглаад тэрнтэй төстэй ургамлууд заавал одоо нэг лабораторийн төвшөнд биш, agriculture-ийнхаа төвшөнд хийхэд бол хангалттай өгүүлэлт гаргахаар боломжтой байгаа. Тэр суурь бааз скринингийг ашиглаад дараагийнхаа молекул биологийнхаа төвшин рүү үсрээд тэгээд суурьа бэлдээд өгчвөл дараагийнхаа хүмүүс нь бас Нобелийн шагнал бол бүр боломжгүй биш байгаа хгүй тий. Гэтэ ер нь бол мэдээж хэрэг маш урт хугацааны үйл ажиллагаа л та. Ялцчихгүй урт зам тулнаа. Гэтэ туршдаалах хэрэгтэй тий. Бас нэг одоо чухал зүйл нь юу юм бэ тий? Залуучуудыг шинжлэх ухаанд дурлуулах. Энэ дээр бол гижвээ бол айгүй гоё үйл ажиллагаанууд явуулж байгаа шүү дээ. Сонирхолтой олон нэвтрүүлгүүдийг, олон мэдээллүүдийг бол үнэхээр хүргэж чадчих байгаа залуугийнхэнд. Тэгэхээр яг одоо хүүхдүүд бол физик тал руугаа, хим тал руугаа бүр айгүй сонирхолтой дурлаж ингэж явдаг болсон. Энэ талаар гүн үзгийн мэдээлэл мэдлэгтэй ч гэсэндээ болчих штеп. Тэгвэл яг энтэй ижилхэн биологи тал руугаа ч гэсэндээ
айгүй хүчтэй хүчтөрж орж ирмээр байгаа байхгүй те. Ямар Харин чухал зүйл илээ биологи гэдэг. зя тэгвэл ингээд энэ удаагийн дугаараа дуусах уу? Тэгээ те. Яа. Ер нь бол Новлийн шагнал энэ чинь нөгөө зөвхөн нэг салбар биш өчнөө олон салбар тэгэл тэр олон хүмүүсийн талаар ярина гэдэг бол үнэхээр одоо ярьж байгаа хүмүүсийн хувьд бол магадгүй хоёлаа бүр удаан нухаж бэлдэх ёстой байсан ийм сэдв байгаа дээ тий. Тийм. Тийм байна. Одоо ярьж байгаа хүмүүсээс ч гэсэндээ айгүй их тийм ур чадвар шаардсан сэдв байлаа ялтчихв. Харин гэхдээ нэг олон салбар дээр мэдлэг нэмгэн болохоор зэрэг ерөнхийн нөгөө тайлбарлах юмнуудыг үг үсгийн алдаа, дуудлагын алдаа ер нь нэлээд их гаргасан байх. Тий. Гэтэ ойлгож байгаа юм уу? Тэгээ өнөөдрийн дугаарыг үзсэн хүмүүс маань бас олон янзын салбартыг нэг сонирхолд үзэж байгаарай. Яг нэг тийм сонирхоод уншаад эхлэнгүүд ийм ерөнхий мэдлэгүүд, суурь мэдлэгүүд, салбар судлалын мэдлэгүүд үнэхээр сонирхолтой бүр. Тийм тий. За өнөөдрийн маань дугаартай байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд санал хүсэл байвал комент хэсгээр бичээрэй. Бас биднээр ямар төрлийн зүйлсийг яриулмаар хэлэлцүүлмээр байгаагаа бас санаа оноогоо хэлж болно шүү. Баяртай. Баяртай.